хоёр дахь биний төлөвлөх юм мартаад байна. Hey guys, Акан за ингээд танартай би 8 дахь бичлэгээр уулзч байна. Энэ сэдвийн талаар би ярих гэж бүр дотроос нэг юм буцлаад болдгоо шууд л камераас агаал гэрлээ хасаагаал бичиж эхэллээ. Тэгэхээр Айхтаж магадгүй энэ одоо юу хийсэн болоод өөрийгөө амжилтанд хүрсэн гэдэг байгаа гэж магадгүй. Гэтэ энэ бичлэгийн дуусах сүүл миний яагаад өөрийгөө амжилтанд аль хэдийн хүрсэн гэж хэлсэн бэ гэдгийг ойлгох байх гэж найдаж байна. Амжилт. Энэ амар өтөртэй сэтгэлтэй яг үнэндээ. Олигоос сэтгэлээ энэ сэдвийн талаар би үнэхээр өөрийнхөө хэлсэндээ бодлыг хөв нэмрийг оруулж ярмаар санагдаад байна. Болчихгүй байна. За хамгийн ихэнд амжилт гэдгийг бид нэр юугаар тодорхойлдог вэ гэдгийг харж үзье л да. Олимпиадад явахаараа, эсвэл тушаал авахаараа, эсвэл нэг дарга болохоороо, машин, лаг үнэтэй машин авахаараа, байшаа авахаараа, баян болохоороо, ном бичихээрээ энэ бүгдийг бид нэр амжилт гэж хардаг. Ингээд бодохоор амжилтууд хэтэрхий цөөх бас айгүй тийм аз жаргал хөөсөө илүү тэр амжилт гэдэг зүйл биднэрт хэмжүүрээ өөрчлөхгүй бол биднэрт аз жаргал хөөсөө илүү стресс өгөх юм шиг надад санагдаад байна. яг ингээд бодоод үзэхээр бид нэр амжилтыг юугаар дүгнээд ийнө гэхээр бусадтай харьцуулаад байгаа байхгүй юу? Бусадтай харьцуулж бусдаас илүү байгаагаа амжилт гэж ойлгоод байгаа байхгүй юу? Одоо ангидаа хүүхдүүд нь авчаад би явлаа тэр болол амжилт ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ нь миний хувьд буруу гэж би боддог. Би бол тэрийг амжилт гэж нэг актер боддоггүй. За жишээ нь би олимпиад ялаа гэхэд би манай аав чигээр боломжтой байсан. Би тавталганд илүү явсан. Надад хичээл хийх цаг би ус зөөхгүйгээр хичээл хийх цаг надад байсан учраас би илүү их хичээлээ тавтах цагтайгаа байсан. Гэтэл бусад хүүхдүүд усанд явж ийн, завгүй байна, ах хичээ асарч ийн гэх мэтчлэн ийм хоёр өөр хүнийг нэг юмар ингээд өрсөлдүүлээд тэгээд тэрийг ингээд дүгнэн гэдэг бол амар шудраг бус штэ. Хүн болгон шал өөр амьдралтай, хүн болгон шал өөр нөхцөлтэй, хүн болгон шал өөр потенциалтай байхад тэднийг уралдуулж тэднэртэй харьцуулж тэднээс илүү гарснаа амжилт ялалт гэж бодно гэдэг бол шудраг бус надад санагддаг. Тийм болохоор миний хувьд юу амжилт гэдэг нь юу вэ гэвэл өчигдрийн АК. Өчигдрийн ЛАК. Зөвхөн би өөрийнхөө л өрсөлдөгч, өөрийнхөө ялагч, өөрөө өчигдрөөсөө илүү байсан цагтаа өөрийгөө амжилт гэж үзнэ. Амжилт авчирлаа гэж үздэг. Одоо жишээ өнөөдөр миний амжилт юу байсан бэ гэвэл би 7:30-д ирсэн. Би өчигдөр 7:50-д ирсэн байхгүй юу? Сэрүүлгээ хайшлуулаг 2 удаа хайшлуулаг. Өнөөдөр би 7:30-д ирсэн. Би амжилттай. Яасан мундаг юм бэ гэж чадлаа шүү дээ. Ингээд би амжилттай байна. Бас аз жаргалтай. Зүгээр өглөөл тийм сайхан мэдрэмжтэй зүйл босч байгаа байхгүй юу? Өдөр би яг цагтаа хоол идлээ. Болчих. Өчтөрөө чи бүр хоол аюу яриад байсан. Өнөөдөр чи цагтаа хоол идэж болж штеп. Ингээд амар өөрт ингээд бит чисэндээ амар маш ойрхон амжилтыг амтлан аз жаргалыг мэдрэн. Гэхдээ ингээд нэг зориггүй тий өчтөрөөс илүү байна гэл ингээд нэг өдөр илүү агаал буцаж яваал ингээд тийшээ даашаа баран ингээд ах юм бол тэр бол яг үр дүн гарахгүй амжилтууд л та. Тэгэхээр нэг өөртөө өрсөлдөж байгаа юм бол нэг зоригтой өрсөлдөх хэрэгтэй тий. Миний санаа юу гэдэг нь вэ гэхлээр зоригтой мэдээж бай. Алсын хараатай бай. Тэгжиж бид нэг шиг рүү явна шүү дээ. Тэгэхгүй ингэж яваал ингээл нэг жижигэн салбганаад байвал энэ чинь амьдрал биш шүү дээ. Эсвэл ямар ч үр дүнгүй оршсоор байгаа л үхэн. Тийм учраас зоригтой бай, алсын хараатай бай. Хамгийн гол нь тэр зоригт хүрснийхаа дараа тэр чинь амжилт биш ээ. Зоригтой хүрэхийн наан зөндөө олон жижигэн зорилтуудыг өөртөө бий болгочих. Тэгээд тэр зорилтуудад давах
давах болгоныгоо амжилт гэж өөртөө урамшуулж өөрөө тэрнээсээ кайф авч амьдрах хэрэгтэй. Тэр алсын хараа том зорилгондоо хүрчснийхаа дараа амжилттай алс жаргалтай болох биш. Тэр зүйл рүү чиглээд явж байгаа процессонд хайртай дуртай аз жаргалтай л байх хэрэгтэй гэдгийг би хувьдаа ойлгосон. Тийм учраас энэ ойлгосон зүйл маань бол амар миний хувьд үнцэнтэй сургамж гэж би бодож байгаа. Яг бодвол би бол сургамжтай, ойлгомжтой, амжилттай, аз жаргалтай байгаа гэж ер нь бол өөрөө бодож байгаа шүү. Эндээс ингээд харахаар тэр зорилгын ард хүрсний дараа аз жаргалтай болно гэж айгүй олон хүмүүс андуурч эндүүрч одоо цагтаа ингэж амар савар зовоод ингэж яваад идэг. Жишээ нь за баян басуу хүмүүсийг танаа хартаа таны зорилго баян болох мөнгөтэй болох гэх юм бол баян мөнгөтэй хүмүүсийг би мэднэ. Тэр хүмүүс стил бүхнийг юм хайр тутсан, мөнгөө яаж үлдэх гэж стрессцэн, өшөөх мөнгөтэй болмаар санагдаад байдаг ч юм уу. Эсвэл бол ингэж ямар ч гэсэн нэг л тийм хоосон шуналтай ингэж хайргүй найзгүй болсон. Тэр хүмүүс юу сайжруулалтаа харагддаггүй шүү дээ. Одоо ч тэгэл бодлоо ингэ аз жаргалтай амар гоё. Замжилттай аз жаргалтай хүн гэж үү. Машин дээр эсвэл л та машин дээр нэг явчих. Төгжрэлтэй нэг яв. Төгжрэлтэй ойрлол эсвэл хөөе яваач чи ингэж тэгэж юм. Тэгж хажууд нь амжилтгүй аз жаргалгүй гэж бидний хэлээд байгаа гэргүй хүмүүс юм. Харин тэд чинь гудамжаар юмд ч стрессгүй тий. Юмд ч итгэж найдахгүй замын төгжрөг бодохгүйгээр харин сайхан салхи бороо мэдрээд ингэж инээсгэлээр алхаад явж штэ. Ингээд өнөөдрийн өнцгөөс харахад хэн аз жаргалтай байгаа юм бэ? Тэр мөнгөтэй баян хүн эсвэл тэр гэргүй хүн үү? Эндээс бодохоор дээрэж тэр доорооч тэр мөнгөтэй ч мөнгөгүй ч ухаантай ч тэнэг ч ухаангүй ч найстай нөхөргүй гадаад ч Монголд ч зүгээр л бүхэнд зовлон байдгийг би ойлгосон. Ингэчгэл юм бол жаргалтай болчихно гэж жаргалыг би ирээдүгээс хараад идэг байснаа буруу байсан юм билээ. Хаачсан ч зовж байгаа юм билээ. Хаашаач явсан зовх юм билээ. Чи сурсан зовн сураагүй ч зовно, баяжсан зовн баяжгүйсэн ч зовно. Тэгэхээр зовлон гэдэг зүйл байхын зайлшгүй эд зүйл юм аа. Ингээд бодохоор юм болгон хоёр талтай гэдэг тий. Сайн тал, муу тал гэж байгаа. Тэгэхээр хаачсан ч зовно гэдэг хэлээд байгаа шүү тий. Тэгвэл бид нэр энэ талыг нь яаж харах юм бэ? Саяны миний бүхэлдээ ярианаас базаад би хэлэхэд амжилт гэдэг бол өөрөө өөрийгөө ялан дийлэх нь амжилт юм байна. Амжилтыг бид нэр өдөр болгон мэдрээд явах боломжтой юм байна. Зорилгоо зөв тодорхойлчод тэндээ хүрэх зорилтууд нь миний амжилт юм байна. Тэндээсээ би аз жаргалыг мэдрэх юм байна. Аз жаргал нь ирээдүйд биш одоо цагт оршдог юм байна гэдгийг ойлгосон баг тий. Базаад хэлэхэд. Тэгвэл яаж гэдэг асуулт юм тий. Яаж тэгвэл бид нэр тэр зоосны аз жаргал гэдэг үнцгийг нь харах юм бэ? Яаж? Миний хувьд хоёр зүйлийг олсон. Яаж вэ гэхээр хамгийн ихнийхэн зүйл бол зовлонтойгоо нүр тулах. Зовлонтойгоо нүр тулах. Oh my god, манайхан үнэхээр зовлонгоос цутаадаг хүмүүс. Манайхан ч гэж би өөрөө аимшигтайгаар зовлонгоос цутаадаг байснаа ойлгосон. Зовлонтойгоо нүр тулах хэвхэн цагт би амар аз жаргал мэдэрч гисэн. Жишээ нь эморал стресс үедээ цаацрыг бодгош тул бид нар чинь ингээд айхуудаг ч юм уу тийм. Айхуугаал хэсэг хугацаанд тэр зовлонгоо мартах гэдэг ч юм уу. Өөр яаж тулдаг вэ бид нэр? Юусэн юу тулдаг юм бэ зовлонтойгоо? Жишээ нь яасан бэ гэвэл би 7 хоног өвдлөлд халуурлаа. Миний хоолоо өвдлөө. Яг ийм коронавитой аимшигтай үед чинь халуурна гэдэг шинж тэмдэг бол үнэхээр аимшигтай. Халуурлаа би шууд манай ингээл байрныхнаасаа санаа зовж эхэлж байгаа. Найз нөхдөөгөө уулзгаа болж байгаа. Үнэхээр корона туссан юм бид корона өгөөд яах юм бэ тийм биз дээ. Би яг тэр үед л гэрээ санах энэ мэдрэмжийг ингээд амар гой санагдал. Ингэж санан байж уулзах тэр мөчийг бодохдоо бүр ингээл амар амттай санагдаад амар ингээд өвдсөн байж хата эрүүл байх ямар гоё юм бэ. Би эрүүл аж хата олон бичлэг хийхгүй гараад ороод ингээд салхилаа явж байгаа орноосоо явдаа. Тэгэхээр би юу гэдэг нэг гэвэл хүний амьдрал ингээд жигийн дэрийн дэд явж байгаад доошлохороо хүн доор очихороо доороосоо дээшээ нөгөө нэг энгийн байсан амьдралаа эргэж нэг харт юм байна. Тэгэхээр энэ нь жаргал байсныг ойлгох юм байна. Иймд би юу гэдэг нь вэ гэвэл
зов бүр тултлан зов шанал бүр ингээд алт бүр уйл хаяад бүр ингээд мэдэр тэр зовлонгоо бүр битүү мэдэр тэгсэн цагтаа бид нэр эргээгээд бороо орсны дараах солонд ямар үзэсгэлэнтэй байдагтай адилхан бид нар хэрэлцснийхаа дараа эвлэрэхдээ ямар гоё илүү татан алдагтай адилхан зовлоо гэдэг өөрийгөө зовж ийн би ямар тэмдэг зовж ийн би үнэхээр хүн бүсүүлдэл хийж ийн гэж өөрийгөө голохтой голно биш бид нар ч хүн зовны гэдэг чинь бидний байгалийн асуудал гэдэгтэй эвлэрээд зовлонтойгоо нүртүүлээ. Хоёр дахь яаж хэрхэн жаргалаа харах гэдэг нь өөрийгөө хайрлах гэдэг аимшигтай томсдог байна. Өөрийгөө хайрлаж эхлэхээр өрөөлийг хайрлаж чаддаг бол тэгэлээ. Өөрийгөө хайрласан хүн ирээдүйдээ зоригтой мөрөдөлтэй амьдрэх юм билээ. Өөрийгөө л хайрлах юм бол харах өнцөг бодол санаа бүхэл юм цэвэрлэгтэй эхэлдэг юм билээ. Тэгэхээр бүх юмны суурь өөрийгөө хайрлах юм байна гэдгийг би ойлголаа. Энэ тэгээд миний ойлгосон бас хамгийн том хичээлүүдийн нэг бол өөрийгөө хайрлаж сурсан байх юм аа. Тэгэхээр энэ бол маш том сэдв. Энэ сэдвийн талаар би ингээд орхий. Дараагийнхаа яриагаар би өөрийгөө хайрлах талаар юу сурсан бүгдний та нартайгаа хуваалцсан. Ингээд Цагтаад байсан зүйлээ хэллээ. Бодож исэн бодлоо гаргалаа. Та бүхэнд ч гэсэндээ те нэгийг ойлгож хоёрыг тунгаах мэдлэг болж очиж чадсан байхаа гэж найдаж байна. Ингээд дараагийн хөтөлбөр болъё. Бай бай.